хамгийн амжилттай яваа бизнес эрх мөн чөлөө цагаараа юу хийдэг бол гэж та бодож үзсэн үү? Тэдний зарим нь бүр галзуу гэмээр хоббитэй ба эдний тухай танд сонирхолъё. Адреналин мэдрэх дуртай амьдралаа энгийнээс үр төвшөнд авч явдаг тэр бомтнод олон бий. Үүний тод жишээ бол Elon Musk. Албан ёсоор экстрим спортчин биш хэдийч өндөр эрсдэлтэй туршилт, хурдаар холбогдсон үйлдэл тэрээр маш дуртай юм. SpaceX-ийг үүсгэн байгуулсан хүн өөрөө сансарт нисхийг мөрөөддөг байна. Jet-set ракетын нислэг туршилт зэрэгт өөрийн биеэр оролцдог тэрээр залуучууд амьдралдаа ганц ч удаа болов шүхрээр өсөрж үзэх гэж зөвлөдөг байна. Туршиж үзмээр л юм. Метагийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг сүүлийн жилүүдэд MMA тулааны спорт сонирхож бэлтгэл хийж байгаа олон нийтэд сонирхуулсан. Мөн усан доогоор буудлагатай шумбалт hydrofoil surfing сонирхдаг. Larry Page Google-ийн үүсгэн байгуулагч. Шүхрээр буух, kitesurfing, acrobatic flying зэрэг спортод дуртай. Extreme experience-ийг инновацтай холбодог. Харин одоо далай доогоор хаялах сонирхдаг тэр бомтнуудыг танилцуулъя. Jeff Bezos Amazon-ыг үүсгэн байгуулагч уг эрхэм тэнгисийн гүнзгий шумбалтад чөлөө цагаа зориулдаг байна. Тэрээр NASA-гийн пуужингийн үлдэгдлийг далай ариалаас гаргах Expedition Pro Finance хийж байсан. James Cameron далай сонирхолтой гэдэг нь маш ойлгомжтой тэрээр Titanic болон Avatar киног найруулсан. Deep Sea Challenger хэмээх шумбагч онгоцоор Mariana Trench руу ганцаараа шумбаа орсон анхны хүн болсон байна. Richard Branson Английн бизнесийн магнат тэрээр Virgin Oceanic хэмээх төслийг санаачилж далай хамгийн гүнзгийгүүдэд шумбах аялал зохион байгуулах зорилготой байжээ. Тэд хоббигоо бизнес болгож чаддаг хүмүүс юм. Хэрвээ чи тэр бомтон болвол ямар хобби сонирхох байсан бэ? Сэтгэл бичээрэй.